үнэт зүйл рүүгээ илүү төвлөрч ажиллаж байгаа учраас бид нар илүү нөгөө байгаль орчин нийгмийн засаглалын бодлого бусад асуудлуудаа яг бизнесийнхээ адил үр ашиг руу чиглэж байгаа адил түвшинд авч үзэж энийгээ бас аль болох хэмжээд дүгнээд ингээд явъя гэж бол зорж байгаа. Жишээ нь манай нөгөө байгаль орчин нийгмийн засаглалын үнэлгээгээр хамрах хүрээний хувьд 2 дугаар түвшнөөр нь бид нэр үнэлсэн. Мэдээж нөгөө нэг хамгийн нөгөө одоо хэцүү түвшин нь бол бүр нөгөө харилцагчдын манад одоо түүхий дургамал бэлтгэн нийлүүлж байгаа тий сав баглаадад нийлүүлж байгаа харилцагчдын түвшинд бид нар бол нөгөө хүлэмжийн ялгарлыг хэмжиж чадах нөхцөл нь бүрдээгүй учраас зөвхөн өөрийнхөө бизнесийн хувьд харилцагчдаа үнэлүүлээгүйгээр өөрийнхөө бизнесийн хувьд бид нар одоо хүлэмжийн ялгарл ямар түвшинд байна вэ? За тэрийгэ хэмжээ авсан юм чинь илүү одоо энийг яаж бууруулах болцоотой эсвэл бууруулж чадахгүй бизнесийн өсөлтөө дагаад өсөхгүй гэвэл яаж баг өсгөх вэ? Эсвэл нөгөө талдаа шингээлтэн дээр нь бид нар ямар зүйл рүү илүү анхаарах вэ гэдэг дээр илүү бид нар ингэж фокуслж ажиллаж байгаа.